Өнгөрсөн 7 хоногийн лавг гарагт Францын нийслэл Парис хотоос Египтийн Каир хотыг чиглэн ниссэн Egypt Air компанийн MS-801 нислэгийн Airbus A320 онгоц радараас гинт таалга болсон. Эрлийн багийнхан энэ онгоцны үлдэгдэл болох эд зүйлсийг олсон тухай Бямгаргийн өглөө мэдээлсэн. Эдгээр зүйлс донд зорчигчдын эд зүйлс, аврах хантааз, нисэх онгоцны сандал болоод зорчигчдын цогц байжээ. Эрлийн багийнхан онгоцны их бий болоод хайрцгийг хайж байна. Онгоцонд чухам юу тохиолдсон шалтгааныг тодруулахад хайрцагны мэдээлэл ихээхэн чухлаа. Египтийн ерөнхийлөгч Абдел Фатах аль-Сиси Нямгарагт эрлийн ажиллагаанд шумбагч онгоцууд нэгдсэн тухай мэдэгдсэн. Орон нутгийн агентлагийн мэдээлснээр шумбагч онгоцууд газар дундын тэнгист 3000 метрийн гүнд эрлийн ажиллагаа явуулж байна. Энэ онгоцыг радарын дэлгэцнээс алга болж холбоо тасархаас өмнө онгоцонд утааны дохио илэрсэн гэсэн мэдээлэл Бямгарагт цацагдсан. Нисэх онгоцны холбоо харилцааны мэдээллийн системд ирсэн мэдээллээс үзэхэд орон нутгийн цагаар пүрэв гарагийн 00 цаг 26 минутад Airbus A320 онгоцны 0-д утаа илэрсэн. Үүнээс яг 1 минутын дараа нисхийн электрон төхөөрөмжөд утаа илэрсэн байна. Үүний дараа 00 цаг 29 минутанд нисэх онгоцны холбоо тасарсан харагдаж байна. Эндээс үзвэл энэ онгоц барьцаалагдаагүй юм байна. Харин онгоцонд гал гарсан байх магадлал өндөр байна гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ энэ гал чухам техникийн холбоотой гарсан юм уу? Эсвэл онгоцонд бөмбөг суйрлуулсан байсан уу гэдг нь тогтоогдоогүй байна. Airbus A320 онгоцыг техникийн саатлаас илүүтэй террорист ажиллагааны нөлөөгөөр суурьсан байх магадлал өндөр байгаа гэж зарим экспертүүд үзэж байна. Учир нь A320 онгоц маш найдвартай, маш сайн хийгдсэн онгоц юм. Тиймээс өөрөөс хүрэх магадлал маш бага байдаг юм байна. Онгоцонд 66 зорчигч болоод нисэх багийн 10 гишүүн явжээ. Зорчигчдын дийлэнх нь Египт, Францын иргэд юм байна. Мөн нэг нэрай хүүхэд, 2 хүүхэд байсан гэж Egypt Air компани мэдгдлээ. Зорчигчдын ар гэр ойр дотных нь хайртай дотны хүмүүстэй чухам юу тохиолдсон талаар хэл сураг сонсохоор нисэх буудал, нисэх хүчний компанийн гадна дугаарлаж байна.